Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийнхөө хичээлийг хамтдаа эхэлцгээе. Монгол хэлнийхээ номыг дэвтрээ үзгээ харандаага ширээн дээрээ гаргаж тавиарай. За хичээлдээ бэлтгэсэн бол дэлгэц рүү анхаарцгаая. Дэлгэцэн дээр байгаа асуултуудыг уншиж үзээд хариултыг өөрсдөө дотроо бодоод хажуугийнхаа аавдаа, ээжтэй, ах эгчтэй тэгээ ярилцаарай. Чиний найзыг хэн гэдэг вэ? Бодож үзье. Өөрийн чинь найзыг хэн гэдэг юм бол? За, чи тэр найзтайгаа хэдэн жил үерхэж нөхөрлөж байгаа вэ? Бодож үзээрэй. Цэцэрлэгээсээ найзалж эхэлсэн бол нэлээд хэдэн жил байгаа. Сургуулиасаа найзалж эхэлсэн бол 3 жил байгаа гэдгийг бодож үзээрэй. Найзтай тусалж байсан байхаа. Яаж, юугаар, хизээ тусалсан бэ гэдгийг бас дотроо бодоорой. За, чи найздаа тусалсан бол чиний тусыг найз нь яаж хариулсан бэ гэдгийг бас бодож үзье. За, ингээд та хоёр 3 жил, магадгүй 5 жил найзлаж үерхэж нөхөрлсөн байхаа. Ингээд бүгдээрээ нэгэн нөхөрлөлийн тухай уншиж судалцгаая. За, номоо нээгээрэй. Номоо нээгээд 87 дугаар хуудасны богинохон нөхөрлөл. Богинохон нөхөрлөл гэдэг сэдвийг гаргаарай. За, гаргаад дэлгэцэн дээрх эхийг сонсоорой. Богинохон нөхөрлөл. Нэгэн модны ороод мануулд орох харах 3 амьдардаг. Модны дээр нэг уйл шувуу амьдардаг байж гинэ. Уйл нь мануулаас айдаг, дорго нь мануул уйл хоёроос айдаг, харах 3-уулангаас нь айдаг байжээ. Нэг өдөр мануул модны доор тавьсан анчны торнд орчихжээ. Мануулын торнд орсныг харсан харах ихэд баярлан дуулж бүжиглэж гарлаа. Дараа нь дорго уйл хоёр ирж хөөрөн босож буй харахыг харжээ. Харах тэр хоёрыг хараад намайг барьж итгэнэ гэж бүхтэл айв. Тэгээд яахаа бодож гинэ. Энэ хоёр намайг отож байгаад барих тул нүхэндээ орж болохгүй гэж харах сэтгэв. Мануул миний дайсан боловч одоо ганцаараа. Тэгээд ч торнд орчихсон. Харин уйл дорго хоёр хамтдаа байгаа. Хоёулаа миний дайсан гэж харах сэтгээд тэр даруй амиа аврах ажиллагаа хэрэгжүүлэв. Тэгээд азаа туршиж мануулын торнд орчихжээ. Мануул харахыг тэр дорн эдхийг завтал харах өгүүлэв. Намайг идэхээ азна. Намайг амьд үлдээвэл би торыг хурц шүдээрээ тас хазаж чамайг аварна. Мануул торноос яаж гаръя да хэмээн бодолд автаж байсан тул харахыг идэхээ азнав. Дорго уйл хоёр нөгөө хоёрыгоо торнд орсныг хараад яваад өгчээ. Харах торыг мэрж таслан хоёул чөлөөтэй болов. Харах тэр даруй нүхэндээ шурглаа. Мануул маргааш нь харахтай уулзахаар эртэл харах чи миний дайсан болохоор би чамтай уулзахгүй гээд нүхнээсээ гарч ирсэнгүй. Чи яагаад надтай уулзахгүй байгаа юм бэ? Бид хоёр өчигдөрхөн л найз байсан шүү дээ. Бид хоёр төр зуур найз болсон юм. Би чамайг торноос гаргасан, чи намайг өөхөх аюулаас аварсан. Тэгвэл бид найзад юм байна шүү дээ. Үгүй ээ, дайснууд хизээж дайсан хэвээрээ л байдаг. Нөхөрлөл бол төр зуурих. Тиймээс урдын адил амьдарцгаая. Эхийн уншилтыг сонссон бол ном руугаа сайн ажиглаад номноосоо богинохон нөхөрлөлд ямар амьтад гарсан бэ? Бас утгыг мэдэхгүй үг байвал бүгдээрээ харандаага аваад зурж тэмдэглэе. Мануул, дорго, харах, мөн уйл байсан байна. За, отож гэдэг үгийн утгыг бүгдээрээ тайлбарлацгаая. За, багшин самбар дээр амьтдыг наа. Харах, дорго, мануул, уйл 4 амьтан байсан байна. За, мөн
дэлгэцэн дээр отож гэдэг үг байна. Отож. За, эдгээр үгсийн утгыг тайлбарлая. За, хараарай бүгдээрээ. Харах. Амтан. За, тэгвэл боровтор өнгөтэй, хөнөөлөхтэй хулганы төрөл. Боровтор өнгөтэй, хөнөөлөхтэй хулганы төрөл. За, дорог гэж ямар амтан байдгийг хэрэг. Суусрын язгуур, ойд, оршдог, өвөл ичдэг амтан. За, дараагийнх нь мануул. Тижээвэр муураас том, битээ, хээрийн муур. Уйл. Том нүдтэй, хошуу махир, шүн дуугарн явдаг махчин шүү. За, отож гэдэг үг байгаа. Отож гэдэг үг маань сэмхэн тосож хүлээх гэсэн утгатай байх нь. Сэмхэн тосож хүлээх. Отож гэдэг үг маань сэмхэн тосож хүлээх. За, дэвтэртээ бичээд аваарай. Багш нь дэлгэцэнд гаргачлаа. Дэвтэртээ бичээд аваарай. За, эдгээр дөрвөн амтны тухай бүгдээрээ өнөөдөр уншиж судал дасгал даалгавар ажиллана. За, номноос хараарай. Богинохон нөхөрлөл гэдэг их маань номон дээр чинь хэдэн хэсэг байна ажиглаарай. 1, 2, 3 эргүүлээд 4 хэсэг. За, хэсэг тус бүр дээр дасгал даалгаврууд ажиллах юм шүү. Анхааралтай ажиллана шүү. За, энийг уншиж үзье. Өөртөө уншаад үзээрэй. За, чухал хэсэг. Бид нар өмнөх хичээлдэр чухал хэсгийг сонгож авдаг байсан. Өнөөдөр тэгвэл чухал хэсгийг мөн авна. Гэхдээ чухал хэсгийг сонгож авах уу гэдгийгээ сайн харцгаая. За, тэгвэл чухал хэсгийг сонгоод авчихад чухал биш хэсэг бидний ихэд үлддэг шүү дээ. Тийм учраас өнөөдөр чухал бишийг хасаж чухал хэсгийг олж сурах юм шүү. За, богинохон нөхөрлөлийн 3 дугаар хэсэг байгаа шүү. Номон дээр 3 дугаар хэсэг рүүгээ сайн хараарай. 3 дугаар хэсгээ сайн хараад чухал хэсгээ бүгдээрээ сонгоорой. За, одоо багш нь чухал биш хэсгийг хасаж чухал хэсгийг олж сурнаа. За, чухал бишийг хасъя. За, энэ өгүүлбэр чухал биш гэж үзлээ. Энэ өгүүлбэр чухал биш гэж үзлээ. За, чухал хэсгээ уншиж үзье одоо бүгдээрээ. Намайг идэхээ азна. Намайг амьд үлдээвэл би торыг хурц чүдэрээ тас хазаж чамайг аварна гэсэн энэхүү хэсэг нь чухал хэсэг юм аа. За, 3 дугаар хэсгийнхаа чухал хэсгийг бүгдээрээ сонгож авлаа. Сонгож авахдаа чухал бишийг нь хасах аргаар сонгож авсан шүү. Тэгвэл зохиолын чухал хэсгийг сонгож авахдаа чухал бишийг хасдаг арга бас байд юм биш үү? За, энийг сонгоод авсан. За, дасгийн дараагийнхаа даалгаварлаа харцгаая бүгдээрээ. Асуултад хариулж үзье. За, аль хэсэг үү гэдгийг одоо бүгдээрээ сонгож харъя. Нэгэн модны ёроолт гэж эхэлдэг нь номноос хараарай. 1, 2, 3, 4 хэсэг байгаа шүү дээ. За, 1-р хэсэг байна. 1-р хэсгийн даалгавар асуултанд хариулах юм байна. Харах юуны учир баярлсан бэ? Харах юуны учир баярлсан бэ? За, энэ асуултыг дэвтэртээ хариулж өчөөрэй. Дэвтэртээ хариулж өчөхдөө, асуултанд хариулж өчөхдөө бүтэн өгүүлбэрээр бичин шүү. Тэгээд маш гоё цэвэрхэн элементээр бичнэ гэдгийг анхаараарай. За, харах юуны учир баярлсан бэ? За, асуултанд хариулсан бол дэлгэц рүү хараарай.
Өөрийнх нь айж явдаг мануулыг торонд орсонд баярлсан. Өөрийнх нь айж явдаг мануулыг торон орсонд баярлсан. За асуултанд хариулаа бичсэн хүүхдүүд ээ. За багшаага бичсэнтэй дэлгэсэн дээр тулгаад харж байгаа. За дараагийн даалгавар. За бид өмнөх хичээлүүдээр ямар нэгэн зохиол уншаад уншсан зохиолынхоо баатруудыг сонгож ярилцдаг байсан. Баатруудыг тэмдэглэдэг байсан. Тэгвэл яг түншгөө өнөөдөр зохиолынхоо баатруудыг сонгоно. Гэхдээ өнөөдрийн даалгавар зохиолын баатруудыг сонгоод ямар үйл хөдлөл хийсэн бэ гэдгийг хөөж ярилцж сурна. Энэ нь зохиолынхоо утгыг ойлгосноо үгүй юу гэдгийг бас тодорхойлж байгаа юм аа. За зохиолынхоо баатруудыг хараа бүгдээрээ. Зохиолын баатрууд. Харах, дорго, мануул, уйл дүр байсан зохиолын баатрууд. За одоо тэгвэл энэ зохиолын баатрууд минь ямар үйл хөдлөл хийсэн бэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. За харахын үйл хөдлөлөөр. Харах эхлээд яасан бэлээ? Мануулыг харсан. Дараа нь хараад баярлсан. Өгнүүдээ хараад утгаа бодоод ярина шүү. Баярлаад дуулсан. Дуулаад бүжгэлсэн. Тэгээд яасан бэлээ? Бүжгэлж байтал бус нөгөөх амтд ирээд айсандаа торонд орсон. Ороод яасан? Торыг мэрсэн. Зүйтэй зохиолын баатруудыг үйл хөдлөлөөр хөөж ирнэ гэж энийг хэлж байгаа шүү. За доргын үйл хөдлөлийг одоо ярьцгаая бүгд. Дорго ямар үйл хөдлөл хийсэн бэлээ? Дорго маань ирсэн. Модныхоо дор нөгөө хоёр амтны хажууд ирсэн. Дараа нь тэр хоёрыг торонд орсон байхыг харсан. Дараа нь харчгаад яваад гэрсэн. За мануулын үйл хөдлөлийг бодож үзээрэй. Мануул анчны торонд орсон. Торонд байж байгаад харахыг орж ирэнгүүт идэхийг завдсан. Гэтэл торноос гарсан. Яаж гарсан бэ гэдгийг бас бодож үзээрэй. Маргааш нь харахтайгаа уулзахаар ирсэн. За тэгвэл үйл хөдлөлийг ингэж ярьд юм байна шүү дээ. За уйлны үйл хөдлөлийг бодъё. Ирсэн. Мануул харах хоёрыг харсан. Харчгаад яваад гэрсэн. За тэгвэл зохиолын баатруудын үйл хөдлөлийг хөөн ярих гэж энийг хэлж байгаа. Зохиолын баатруудын үйл хөдлөлийг хөөн ярих гэж. За эдгээр үгээ ажиглаараа хүмүүстээ. Төгсгөлийн ажиглаадах. Дандаа үйл хөдлөл байна тийм ээ? Дандаа үйл хөдлөл байна. Харах, баярлах, дуулах, бүжиглэх, орох, мэрэх, ирэх, харах, явах, орох, идэх, гарах, уулзах, ирэх, харах, явах гэдэг үгнүүд нь бүгд хэгээр төгссөн байгаа шүү. Энд нэг дүрм гарч ирнэ, энийг сайн ажиглаарай. За бүгд үйл хөдлөл заасан үг. Хэгээр төгссөн байна. За хэн өмнөө яасан байна гэдэг. Өмнөх хэгийн өмнөх балархай гişиг ажиглаарай. За тэгвэл үйл үгийн хээг бичихтэй өмнө нь заавал балархай гişиг бичдэг юм байна. За үйл үгийн хээ залгуурыг залгахдаа өмнө нь заавал балархай гişгтэй бичнэ. Гэсэн дүрмийг та бүхэн мэдж байгаа. Энэ дүрмээ баримталж цээжвчгээ бичгтээ анхаарна шүү. За дэлгэц рүү хараад өгнүүдийг харъя. Үйл үгийн хээ залгуурыг залгахдаа өмнө нь заавал балархай гişгтэй бичнэ. Харах, баярлах, дуулах, ирэх, бүжиглэх, мэрэх, явах, орох, идэх, гарах, уулзах. Саяын амьтдын үйл хөдлөл гарч ирж байна энэ дэр. За ойлгосон бол дараагийнхаа даалгавар руу орцгоё. За доор өгүүлбэр өгөгдөнө. Доорх өгүүлбэрийн орхигдсон үгийг нөхөж бичээрэй гэж. Мануулын торонд орсныг цэгцэг баярлан дуулж үжиглэв. Дараагийн өгүүлбэр. Дорго, уйл хоёр тэднийг торонд орсныг цэгцэг сонирн байв гэсэн хоёр өгүүлбэрт үгийг сонгож бичнэ. За бодож үзье. Сонгох үг нь багшин дэлгэсэнд гарлаа шүү. Харах, харах. Харах, харах гэсэн хоёр үг байгаа.
За харах гэдэг нь ямар үг вэ? Үйл хөдлөл заасан үг. Харах гэдэг нь амьтны нэр байна. Мануулын торонд орсныг харсан харах баярлан дуулж бүжиглэв. Тэгвэл амьтны нэрийг бичгэнэ шүү дээ. 2 дугаар өгүүлбэр дорог уйл хоёр тэднийг торонд орсныг харах сонирн байв. Тэр хоёр маань харсан шүү дээ, тийм ээ. Нөгөөх нь болохоор амьтан. За бичснэгээ дэлгэцтэйгээ тулгаж хараарай. Дэлгэц рүүгээ анхаарад зургийг ажиглаад зохиолоо өөртөө ярьж үзээрэй. Зураг хараад ярина. Нэгэн модны дор дорог харах мануул 3. Дээр нь уйл шувуу амьдардаг байжээ. Гэтэл нэг өдөр мануул анчны торонд орсон. Харах мануулыг харж маш их баярлаж дуулж бүжиглэж байтал дорог уйл хоёр иржээ. Дорог уйл хоёрыг ирэхээр харах яасан бол өөртөө яриарай. Маш их айсан тийм ээ, тэр хоёроос айсан. Айсандаа болоод мануулын торд руу орсон байна. За цаашид юу болсон бол гэж бодож үзье. Дорог уйл хоёр тэр хоёрыг хараад яваад гисэн байна. Гэтэл энэ хоёр үлдсэн тийм ээ. За одоо яасан? Үлдээд нэг торонд орсон учраас мануул харахыг эдхийг завдсан боловч харах намайг эдхийг азна. Тэгвэл би торыг чинь хурц шүдэрээ мэрж өөрийг чинь торноос гаргаж өгнө гэсэн учраас мануул эдхээ болсон учраас шүдэрээ торыг мэрж мануул харах хоёр хоёулаа торноос гарч чаджээ. За гэтэл харах мануул намайг барьж идэнэ гэж бодож нүхэндээ шурган оржээ. За маргааш нь юу болсон бэлээ? Маргааш нь мануул харахны нүхний ам дээр ирсэн. Ирээд юу болсон бэ гэдгийг зохиолын 4-р хэсэгт байгаа. Сургачгийн хуудас 88 4-р хэсэг. За цаашид юу болсныг төлөөлөн унших дасгалыг гэртээ хийж ирээрэй. За ингээд багш нь өдрийнхөө хичээлийг энэ дээр анхаарч харцгаая. За бид нар богинохон нөхөрлөл гэдгийг уншиж дасгал даалгаврууд ажиллалаа. За гэртээ сурах хүчгийн хуудас 89 дасгал 3. Богинохон нөхөрлөл зохиолын 4-р хэсэгт байгаа баатруудын харилцан яриаг уншаад тэр хоёрт хэлмээр байгаа үгээ өөртөө бодож бичээрэй. Мөн сурах хүчгийн хуудас 89-ийн дасгал 4. Битгий ай гэсэн их байгаа. Энэ ихийг уншаад чухал хэсгийг мэдхийн тулд чухал бишийг хасаж бичээрэй. Чухал бишийг хасаад чухал хэсгээ олж бичгээ шүү. Хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Баяр таа.